Туркийн агаарын тээврийн компани 10 дугаар сарын 25-ны өдөр Майамигийн олон улсын нисэх буудлаас Стамбулын Ататурк нисэх буудлыг хүртэл зогсолтгүй үйлчилгээ явуулж эхэлжээ. Энэхүү шинэ үйлчилгээний нэг хэсэг болгож Туркийн агаарын тээврийн компанийн захиалгаар дэлхийн хамгийн өндөр элсэн цайз барих төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэхүү элсэн цамхаг нь 45.10 инчийн өндөр бөгөөд дэлхийн хамгийн өндөр элсэн цамхаг болж Гиннесийн амжилтын батламж хүртлээ. Үүн шиг өндөр барилгыг элсээр барихад цаг агаарын таагүй байдал, цаг хугацаа, хүндийн хүч зэрэгэнд хамгийн аюултай саад байдаг. Элсэн барилгыг босгохын тулд танд маш их төвчээр чадвар шаардлагатай. Энэ бол төсөөллөөс боссон цайз юм. Энэхүү элсэн цайзыг дэлхийн шилдэг 13 баримлч 2-7 хоногийн турш барьсан байна. Энэхүү элсэн цайзыг барихад 1800 тонн элс орсон байна.